Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдөр та бүхэнд Алекс Аронсон гэх залуу хүмүүсийн сайн мэдэх паранормал буюу юр бусын зүйлсийг нотлохыг оролддог реалити шоуны жүжигчнээр ажиллах үедээ өөр тохиолдсон зүйлсээ хуваалцсныг орчуулан хүргэж байна. Тэрээр өөрт нь ийм зүйл тохиолдохоос өмнө Далд ертөнцтэй холбоотой зүйлсийг үгүйсгдэггүй ч бүрэн итгэдэггүй байсан гин. Гэвч тэрээр одоо биеэр мэдэрсэн тул ямар ч эргэлзээгүй итгэхээс гадна улам бүр сонирхох болсон байна. Ингээд түүн тохиолдсон явдлыг орчуулан хүргэе. Амралтын залхуутай орой зургтын сувг солин сууж байхад шөнөөр харагч тусгай гэрэл бүхий сүнс хөөгчдийн багийг харуулсан нэвтрүүлгүүдтэй бидний дийлэнх нь л таарч байсан баг. Харин үнэн хэрэгтээ тэнд болж буй зүйлсээ аль нь бодтой, аль нь зүгээр л телевизийн найруулсан жүжиг байдаг бол тэгвэл тэр төрлийн паранормал реалити шоуны нэг дээр ажиллах санал авсныхаа дараа би энэ асуултын хариуг олсон юм. Миний хийлж байгаа шоуны төрлийг та мэдж байгаа байх. Одоо телевизийн ертөнц юр бусын үзэгдэлтэй таарсан игэл хүмүүсийн яриа эсвэл сүнстэй гих газарт хоноглож яг л жинхэнэ маргаашгүй баримт камертай буулгах гэсэн мөрдөгчдийн талаарх цувралуудаар дүүрэн болсон шүү дээ. Хэдэн сарын өмнө жүжигчдийн кастинг заруудыг үзээ сууж байхдаа юр бусын үзэгдлийг гаргах телевизийн реалити шоунд жүжигчд хайж байна гэх зарыг олж харсан юм. Өмнө нь би хэд хэдэн жүжигчний ажил хийж байсан ч ийм төрлийн зүйлд оролцож байгаагүй болохоор яагаад туршаад үзэж болохгүй гэж бодоод зураг болон жүжиглсэн бичлэгнүүдээ илгээлээ. Бүх үйл явц ерөнхийдөө төвөггүй амархан байсан. Найруулагчдтай хэд хэдэн удаа мэйлээр харилцаж уцаарч ярьсан. Тэд зураг авалтыг яриагүйгээр хийх байсан тул надаар туршилтын жүжиглэлт хийлгэх шаардлагагүй гэж үзсэн. Миний бичлэг хангалттай байсан юм блэ. Сарын дотор л би телевизийн хамгийн удаан үргэлжилж буй алдартай паранормал реалити шоуны нэг дээр ажиллахаар болчихлоо. Би үнэхээр догдолж байсан. Ийм төрлийн шоуг би угаасаа л олон жилийн турш шимтэн үзэж ирсэн. Хүүхэд байхаас л эмээн минь надад тайлагдшгүй нууцуд нэвтрүүлэг болон шүн дунд цацагддаг радиогийн нэвтрүүлгийг байнга сонсгодог байлаа. Үүнээс гадна миний хүүхэд байхдаа өссөн байшин хуучин сэтгцэн имлэгийн суурин дээр баригдсан гэд бодоод үзэлтэй. Энэ бүгд нийлээд намайг яг л паранормал шүтэн бишрэгч болон төлөвшөх төгс орчин болсон хэрэг. Эдгээр шоуны зарим үйл явдал үнэн бодит эсэх нь мэдээжийн хэрэг эргэлзээтэй. Бараг л дийлэнх нь эргэлзээтэй. Гэхдээ энэ төрлийн шоунууд сонирхол татдаг нь маргаангүй. Заримдаа хитрхи жүжиглсэн хиймэл санагддагч би тэдэнд туртай. Телевизийн сувгуудын хувьд ийм шоунууд хамгийн өндөр хандлтыг авдаг алтны уурхайл гэсэн үг. Цаашлаад паранормал сонирхогчдын арга хэмжээ, үзэсгэлэн яармаг уулзалтын бүхэл бүтэн салбарыг ч тижээдэх болсон. Би энэ дүүрийг авахтаа сэтгэл догдолсон ч сүнс гэх сэдвийн тухайд өөрийгөө эргэлзэгч гэж үздэг. Юр бусын нөгөө ертөнцийн оршихуйд би нээлттэй ханддагч бүрэн итгэдэггүй. Илүү бодтой суйртай ханддаг гэхэд болно. Би хаа нэгтээ шал дугармагц. Энэ бол Каспар ба түүний найзууд ин л хийж байгаа ажил байна гэж хэлэх хүн биш. Би итгэхийн тулд илүү ихтгэл төрүүлэхүйц бодит нотлохоо харахыг хүсдэг. Гэхдээ үүндээ зэрэгцээд зарим зүйлсэн зүгээр л хүний ойлголтын хүрээнээс давсан байх боломжтой гэдэгт ч бас нээлттэй ханддаг. Зураг авалтын өдөр би Нью-Йорк мужийн хойд хэсэгт байрлах зураг авалтын байршил руу машинтайгаа явлаа. Эхэндээ би зүгээр л нэг сүнстэй байшин болгож жүжиглэх газар эсвэл телевизийн студи руу очиж байна гэж бодсон. Гэвч GPS намайг замын хоёр талаар зэрлэгээр ургасан намагт өвс бүхий урт хайрахтай зам руу чиглүүлв. Тэр нарийн замаар доош явах зур хуучирч муудсан гадна бусаадтай, хуучны будг нь халцарсан, илэгдэлтэй нэгэн фермийн байшин аажмаар нүдэнд үзэгдэж эхлэв. Тэр хоёр давхар чихүүдс хөрөн байшинг анхаармагцаа би дотроо ямар гайхалтай продакшны дизайн бэ гэж бодсон. Гэтэл энэ бол киноны тайр засал биш гэдгийг би мэдээгүй байж. Шоуны багийнхан жүжиглэлтэй яг тухайн жинхэнэ байшинд өөрөөр хэлбэл нэвтрүүлэгт гарч буй бодит газар дээр нь авах гэж байсан нь тэр юм билээ. Жинхэнэ сүнстэй байшин байж. Зураг авалт эхлэхээс өмнө продюсерууд надад цувралын нэрийг нилээд эртхэн хэлсэн. Би тэр шоуны талаар өмнө нь сонсож байсан ч нилээд утсан тул бүрэн санахгүй байв. Энэ нэвтрүүлэг тухайн үйл явдал бодитоор болсон газруудад авдаг гэдгийг би огтхон ч мэдээгүй байсан юм. Би дүрийнхээ хэсгүүдэд бэлдсэн байсан. Гэтэ тэр өдөр тэр байшинд юутай нүр тулгарснаа мэдхэд бэлэн байгаагүй. Намайг очмогц шоуны продюсеруудын нэг огтож байшингийн урт талын хашаанд байрлуулсан майхан руу дагуулan явлаа. Тэнд зураг авалтын завсарлагаанаар жүжигчд болон зургийн багийнхан түр амарч хүлээж суудаг байв. Тэнд би байшингийн эзэдтэй танилцсан.
Тэд надад энэ газрын гүн гүнзгий сэтгэл түгшээм түүхээс хуваалцсан юм. Дээрэс нь өөрсдийн тулсан юр бусын паранормал туршлагуудаас сонирхуулсан юм. Энэ байшинд хэд хэдэн хүүхэд янз бүрийн ослын улмаас амиа алдсан гин. Энэ нь хангалттай амар санагдаж байхад дээрээс нь жирэмсэн эмэгтэй урд хашаан дах модноос нь өөрийгөө дүүжилсэн. Мөн тухайн байшинд нэгэн цуутай цоврал алуурчин амьдарч байсан гинлээ. Ганцхан хашаан дотроос л бараг 10 орчим цогцос олдсон байдаг. Харин ойр орчмын намагтай хэсэгт хичнээн хүний сүнс эцсийн амгалангаа олсон нь тодорхойгүй хэвээр. Байшинд амьдарч буй хүмүүс тайлбарлах аргагүй сүудрүүдийг харж эзэнгүй хоолоо бүр архирах дууч сонссон гэцгээдэг. Тэдний хэлснээр байшингийн 2 дугаар давхарт амьдардаг ууртай сүнс өөрийн оршихуйгаа маш тодорхой хүчтэй байдлаар илэрхийлдэг гин. Тэр өдөр зураг авалтын үеэр байшинд байж таарсан гэр бүлийн санваартан нэгэн явдлыг дурсан нь нэг удаа тэр байшингийн доторх шатан дээр үл үзүүлэгч хүч түүн рүү дайрч гарн дээр нь маачсан сорив үлдээсэн гинлээ. Бид яг тэр үйл явдал болсон байршилд зураг авч байсан тул тэрээр байшинд ажиллаж буй жүжигчид болон багийнхны аюулгүй байдалд санаа зовж байгаагаа хэлж байсан юм. Гэвч яг тэр үед хэлсэн юу ч байсан гэртээ юм дагуулад явчих вэ. Сайн анзаарахтай байгаарай гэсэн зөвлөгөө нь миний нуруугаар хүүт дааж сэргнүүлж орхисон. Тэр санамартан сүнс гэж нэрлэгдэх сүнс хүний дагаж явах түгээмэл гэдгийг тайлбарласан юм. Үндсэндээ чи тэдний гэрт зочилсон учраас одоо тэд чиний гэрт хариу болгон зочлно гэсэн үг гин. Мэдээж би тийм зүйл мэдэрхийг хүсээгүй. Бусад жүжигчид зураг авалтын багийнхан ч ялгаагүй. Санвартны хэлснээр ийм зүйлээс зайлсхийхийн тулд байшингаас гарахдаа чанга ил тодор хэрвээ миний араас дагаж яваа зүйл байгаа бол чи эндээ үл яг одоо яв гэж хэлэх хэрэгтэй гин. Түүний хувьд энэ арга нь үр дүнтэй байсан. Эсвэл тэр зүгээр л тэр тэгж хийсэн нь хамаагүй. Ямар ч тач би ч бас явж байхдаа ингэж хэлэхээр шийдсэн. Эцсийн эцэст болгоомж илүүдэхгүй шүү дээ. Миний зураг авалтын хэсэг үдийн хоолны дараа байсан тул бусад хүмүүс дотроо ажиллаж байхад би гадуур хэсэж байшингийн хажууд байрлах хуучин сарвчийг сонирхон үзэхээр шийдлээ. Хоосон сарвчин дотор ормогцол дээврээр хин нэгэн алхаж буй чимээ сонсогдсон. Тэр нь яг л төмөр дээвэр дээр алхаж буй хүний чимээ шиг байлаа. Би тэр даруй гадагшаа гарч дээвэр дээр хүн байгаа эсхийг шалгасан. Гэвч юу ч харагдсангүй. Тэр сарвчны оройд шатгүйгээр гарах ямар ч боломжгүй байсан. Харин ойр хавьд шат байгаагүй. Түүнчлэн бусад бүх хүмүүс байшингийн дотор зураг авалт хийж байсан тул гадуур хинч байх ёсгүй байв. Би баг зэрэг айж сандарсан. Ялангуяа энд ямар учраас ирснээ бодохоор бүр ч илүү их айсан. Гэхдээ би тэр сонсон зүйлээ үнэхээр алхах чимээ байсан гэдэгт бүрэн итгэж чадаагүй. Магадгүй зүгээр л хий дими зүйл сонсогдсон байж мэднэ. Би продакшны майханд иргэн очлоо. Удалгүй байшингийн эзэд ч надтай нэгдэв. Тэд надад Spirit Box хэмээх төхөөрөмжөө үзүүлсэн юм. Энэ нь радиотой төстэй сүнс илрүүлэхэд ашигладаг төхөөрөмж юм билээ. Тус төхөөрөмж нь хүний чихээр сонсогддоггүй тэр давтамжуудыг барьж авч сонсогдохүйц болгодог гэж үздэг бөгөөд зарим паранормал судлаачид үүгээр дамжуулан нас барсан хүмүүстэй харилцаж болдог хэмээн үздэг байна. Байшингийн эзэд Spirit Box-оос энд сүнс байгаа юу гэж асуухад бараг тэр даруй робот мэт хоолой тийм гэж хариулав. Тэд сүнсийг хаана байгааг асуухад хайрцаг саравчанд гэж хариулав. Зүрхмэн тэр даруй хурдан цохилж би хөшөж орхисон. Байшингийн эзэдийн нэг надад дараа нь хэлэхдээ тэдний бодлоор тэр саравчин нөхөрсөг сүнс амьдардаг гэж итгэдэг гин. Тэд түүнд төмөр хүн гэж нэр өгсөн. Учир нь түүний төмөр дээврээр алхах чимээ байнга сонсогддог гин. Миний ам ангаж орхив. Саяхан миний сонссон тэр алхах чимээ, тэр төмөр хүний чимээ байсан юм бах та. Би үүнийг баттай мэдэх боломжгүй байсан тул юу ч хэлэлгүй дотроо хадгалахаар шийдлээ. Гэвч бодлоо бүрэн боловсруулж амжаагүй байтал найруулагч ирээд хувцас өмсөх цаг боллоо гэж дуудлаа. Надад ихэнх нь хар өнгийн хувцснууд өгсөн байв. Хар джинсэн өмд, хар сорочкын цамцсан дээр нэг шилэбгэн малгай. Би хувцаа машин дотроо хурдхан өмсөж солилоо. Би яг ямар дүр тоглохоо, юу хийхээ бараг мэдэхгүй байсан. Зөвхөн дахин жүжиглэлтэн зориулсан сүрдмээр төрхтэй сүнсний дүр тоглоно гэж л хэлсэн юм. Надад текст урьдчилж ирээгүй. Учир нь хэлэх үг байгаагүй. Харин тайзан дээр очиод хаана яаж хөдлөхийг зааж өгнө гэж байсан. Би бүр яг аль сүнсний дүр тоглож байгаагаа ч мэдэхгүй байв. Гэтэл би буцаж майхандаа ирэхэд байшингийн эзэд миний шилэбгэн малгайг хараад л шууд таниад ямар дүр тоглож байгааг минь тэр даруй ойлгосон. Өө чи тэр хүний дүрийг тоглож байгаа юм байна гэж тэд хэллээ. Тэр хүн гэж би баг зэрэг түгшин асуув. Тэгтэл тэд байшингийн дээд давхарт оршин байдаг гэх нэгэн эрэгтэй сүнсний тухай яриад эхэллээ. Тэдний хэлснээр тэр бол байшинд байдаг хамгийн харанхуй, хамгийн аюултай сүнс бөгөөд шатан дээр санвартныг дайрсан нь ч тэр байсан байх гэж боддог аж. Мөн нэг удаа байшинд ирсэн зочны толгой руу нохооны лаад чулуудаж гимтээж байсан тухай ч ярьсан.
гайхалтай юм. Би чинь энэ байшинд байдаг хамгийн хормоо сүнсний дүр тоглож байгаа хүн байж тэрч байдгаа. Яг түүний эзэмшил газар дээр нь шүү. Энэ бүхнийг байшингийн эзэд надад хэлсний дараахан бусад жүжигчид зураг авалтын багийнхан бүгд гадна гарч ирж өдийн хоолоо хамтдаа эцэцгээв. Бид хооллож суух зуур миний нүд гинэт байшингийн 2 дугаар давхрыг чиглэн хөдлөв. Цонхны хөшиг гинэт хин нэгэн дотроос нь зөөлөн татаж хойш сөхөж байгаа юм шиг хөдөлж ихэлсэн нь миний анхаарлыг татав. Тэр даруй би энэ бол юр бусын зүйл байна гэж бодсон. Учир нь миний мэдэж байгаагаар тэр үед хинч дээшээ гараагүй байсан. Тэгээд ч тухайн өдөр хачин нам гүм салхихгүй тогтун зуны өдөр байлаа. Би хөшгийг анхааралтай харж байтал зураг авалтын багийн нэг гишүүн миний харцыг анзаарч дээшээ хэн нэгэн гарсан юм уу гэж асуув. Найрлагч тэр даруй үгүй бүгд гадаа байгаа гэв. Нэгэн тэр өрөөнд сэнс ажиллаж байгаа юм биш биз гэж таамаг төвшүүлв. Гэвч зураг авалтын үеийн шаардлагын улмаас гэр доторх бүх сэнсийг унтраасан байсан тул энэ боломжийг үгүйсгэв. Байшингийн эзэд дотроос нэг нь намуухнаар тэрл байх гэж шивнэв. Харин энэ үгийг хэлж амжаагүй шахан байхад нь хөшиг дахин сөхөгдөж тэр цонхон дээр үхмэл мэт царайтай нэгэн царай гарч ирээд бидний зүг рүү игц ширтэж эхэлсэн. Хардаа тэр чин өөрөө байна гэж байшингийн эзэгтэй амар тайвнаар хэлв. Тэр эмэгтэй энэ байшинд бараг бүх амьдралаа өнгөрөөсөн тул иймэрхүү явдлуудад аль хэдийн тассан гин. Түүний хувьд энэ бол бараг л энгийн үзэгдэл шиг санагддаг гин. Харин миний хувьд бол тэр мөчөд бүх биемийн чичирч дотор биемийн дагжин хурж байлаа. Хөшиг буцаж хаагдахад тэр царайч бас гинэтхэн алга болов. Би харсан зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Би сүнс харчихлаа. Эсвэл ядаж сүнс гэж итгэмээр зүйл тэр бүр над руу харж байгаа юм шиг санагдсан. Зүрх минь хүчтэй дисэж судас бүр дотроосоо цохилж байлаа. Тэр үзэгдэл дөнгөж нэг хормол харагдсан байх. Хэрвээ яг тэр мөчөд цонхыг анхааралтай ажиглаагүй бол олж харах боломжгүй байсан байх гэж боддог. Гэхдээ яг нэг хүн тэр цонхоор биднийг харж байсан гэдэгт би итгэлтэй байв. Би нүд салгалгүйгээр түүний царай гарч ирсэн. Цонхны яг тэр хэсгийг ширцээр байлаа. Надтай хамт байсан хэд хэдэн хүнч бас тэр цонхон дээр түүнийг эсвэл ямар нэг зүйлийг харсан гэж хэлсэн. Харин байшингийн эзэн тэр түрхэн зургийн үзэгдлийг сэтгэл хөдлөм зүйл мэт хүлээн авч бүр баг зэрэг баярлсан шинжтэй байв. Харин би бол тэмж баярлсангүй. Би тэр даруй юу харснаа ницаа харгыг хайж эхэлсэн. Хаяа нэг тохиолддог гэрлийн тусгал байж магадгүй гэж өөртөө хэлж үзв. Гэхдээ тэр дүрс маш тод, хөшгөний хөдөлгөөнч маш тодорхой байсан. Энэ бүх үйл явдал тийм нэгэн тохиолдлын ойлгомжгүй тусгал гэхэд хитрхи бодит, хитрхи нүдэн дээр болсон зүйл байлаа. Түүнийг үгүйсгэх гэдэг бол өөрөөсөө цухтахтай адил байв. Би өөрийнхөө оролцох зарим хэсгийн зураг авалтыг байшингийн дотор хийх ёстой гэдгээ мэдэж байсан. Харин тэр бүх түүхийг сонсож, саяхан өөрөө ч ийм зүйл харсныхаа дараа үнэндээ дотор орохыг огт хүсэхгүй байв. Гэхдээ би аль хэдийн гэрээнд гарын үсэг зурчихсан. Багийнхан бүгд зураг авалтаа бэлэн болоод хүлээж байсан тул шуудхан буцаж ницах ирэхгүй мэд санагдсан. Түүнээс гадна багийнхан өглөөнөөс хойш дотор зураг авч байсан ч хэнд ч ямар нэгэн зүйл тохиолдоогүй тул би ч бас зүгээр байхаа гэж найдаж байлаа. Найруулагч бол цонхон дээр гарч ирсэн тэр хүнийг хараагүй. Дээр нь тэр бүхнийг тоогч завгүй байсан тул шууд л зураг авалтын бэлтгэлээ баазааж багийг зохион байгуулж эхэллээ. Би ч анзааралгүй байсаар байшингийн дотор орох цаг аль хэдийн болчихсон байв. Байшин руу алхаж орох төдийд л миний гидс зангирч тавгуурхан савлаж эхэлсэн. Хуучны гэрэл зургууд модон ханан дээр игнэн өлгөөтэй байв. Байшин дотор нэлээд халуун бөгөөд зураг авалтын хурц гэрлүүд байдлыг улам хүндрүүлж байлаа. Гадаа тод нарлаг өдөр байсан ч байшингийн дотор чихүүдэс хөрөм хар бараан байсан. Би удаанаар шатаар өгсөж 2 дугаар давхрын дээд хүн дээрөө алхлаа. Ороод л нүд минь тэр цонхны хөшигдээр шууд туссан. Би ямар нэг зүйл түрүүн тэр хөшигний цаанаас шагааж байхыг харсан шүү дээ. Найруулагч болон камерын баг сторибордоо хянан үзэж байх хооронд хин нэгэн намайг ажиглаж байгаа мэт мэдрэмжээсээ огт салж чадахгүй байв. Өрөөний буланд нэг аимшигтай хүүхэлтэй сууж байсан. Энэ гэрийн орчныг бүрдүүлэхийн тулд зураг авалтын баг авчирсан хэрэгслүүдийн нэг үү эсвэл үнэхээр байшингийн жинхэнэ эд зүйлүү гэдгийг ялгаж таних аргагүй байв. Гэтэл хожим сонсоход тэр өрөөнд байсан бүх зүйлс ориг яг энэ байшинд л хамаарах эд хогшил байсан юм байна лээ. Үнийг мэдээд миний дотор бүрч төвшүүртэй тавгүй болсон. Бид дээд давхарт бараг цаг болсон мэт санагдсан ч үнэн дээр зөвхөн хэсгэл хугацааны зургийг тэнд авч үлдсэн зураг авалтуудыг байшингийн өөр хэсгүүдэд болон гадна талд хийсэн юм. Бид дээд давхрын зураг авалтаа дуусгаж тэр өрөөнөөс гарч явах үед сэтгэл хөнгөрөөд үнэхээр баяртай байлаа. Найруулагч завсарлаа гэж хэлсэн даруйд би шууд л машинаа унаад явж орхисон. Явах зуртаа санваартны захиасыг санаад хэрвээ миний араас дагаж яваа ямар нэгэн зүйл байгаа бол чи эндээ үлд гэж чангаар хэллээ.
Үнэн дээр энэ хэлсэн зүйл маань яг үр дүнтэй эсэхэд итгэлтэй байгаагүй. Эсвэл тийм зүйл үнэхээр байсан ч юм уу, үгүй ч юм уу гэдг нь ч тодорхойгүй. Гэлээж унтаж байгаад сэртэл орон дээр минь түүнийг зогсож байхыг харахыг би огт хүсэхгүй байна. Тэр шөнө гэрлүүгээ оройдож хараад явж байхдаа би арын судал руу дахин харж энд ямар нэг юм байгаа юм шиг санагдаж дахин нэгтэлж байв. Оюун бодол минь бараг тасралтгүй ажиллаж, сарвчанд болсон явдал 2 дугаар давхрын цонхонд харсан зөвлөл зэрэг тэр өдрийн бүх үйл явдлыг дахин эргэцүүлж байв. Би үнэхээр сандарч айж, дотор минь хурж байлаа. Одоо ингэж бичиж сухтаа хүртэл зүрх хурдан цохилж, адреналин суцаар гүйж байгааг мэдэрч байна. Зарим хүмүүс миний энэ болсон явдлыг сонсоод дахиж ийм зүйл рүү ойртох хүсэлгүй болсон байх таа гэж бодож магадгүй. Гэхдээ үнэндээ бол тэр өдөр миний юр бусын үзэглийн талаарх сониуч цанг улам бүр өдөөж гүнзгийрүүлсэн. Айж балмагдж байсан минь үнэн. Гэхдээ одоо бол тэр айдас минь сонирхол татагдалт болж хувирсан. Бүр магадгүй өмнөхөөсөө ч илүү ах. Энэ төсөлд оролцохоос өмнө би реалити шоунууд дээр гардаг жинхэнэ сүнстэй байшингууд үнэхээр үнэн бодит байдаг болов уу гэж байнга өөрөөсөө асуудаг байлаа. Харин одоо би ойлгосон. Туулж үдсэн туршлага гэдэг нь хүний үзэл бодлыг үнэхээр өөрчилж чаддаг юм байна. Би зураг авалтын үеэр харсан, сонссон зүйлсээ яг тэр байршлын уур амьсгал болон тэнд яригдсан түүхүүдийн нөлөөгөөр мэдэрсэн байж магадгүй. Гэхдээ тэр байшинд өнгөрүүлсэн нэг өдрийн дараа би харсан зүйлсээ зүгээр нэг сэтгэлийн төөрөлдөл байсан гэж хэлбархан няцааж чадахгүй. Гэхдээ ийм төрлийн шоу эсвэл юр бусын үзэгдлүүдийн талаарх туршилтуудыг сэтгэл гонсойлгон бүр залхмаар болгодог нэг зүйл байдаг. Тэр нь бол баттай эргэлзээгүй нотлохоо гэж хизээч байхгүй доршно. Би өнөөдрийг хүртэл тэр өдрийг дахин толгойдоо эргүүлэн үзэж болсон бүхнийг яаж тайлбарлах аргыг хайж байна. Эсвэл магадгүй тиймээ тэр өдөр би үнэхээр сүнс харсан юм байна гэдэгтээ итгэж өөрийгөө бүрэн үнэмшүүлэхийг хүсэж байгаа ч юм билүү. Би бусад хүмүүс юр бусын тайлбарлашгүй зүйлд итгэдэггүй гэдгийг бүрэн ойлгож байгаа. Энэ нийтлэлийг уншиж буй зарим хүн аль хэдийн миний түүхийг сийчээд цорхой гаргах арга зам хайж байгаа гэдэгт ч итгэлтэй байна. Тэрэнд ч би гомдохгүй бүрэн ойлгож байна. Хамгийн хэцүү нь би өөрөө ч итгэж чадахгүй үе байдаг. Харин би тэр газар нь өөрөө байсан шүү дээ. Эцсийн эцэст миний хүсэж байгаа ганц зүйл бол хүмүүс сэтгэлээ нээлттэй байлгаасай гэсэн чин сэтгэлийн хүсэл юм. Учир нь энэ дэлхий дээр түүнээс цаашч бидний тайлбарлаж чадахгүй зүйлс их байгаа. Тэгэхээр тайлбар нь хараахан олдоогүй л бол би гайхаж сонирхож ирж хайсаар л байх болно. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентийг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтэгч далд ертөнд сувг.